За би энийг асуу. За энэ ч одоо амарх юм да. За энэ бол ингээд хашлага байгааз. Хашлага бол нэлээд урт тавигдсан байгаа штэ. Тэгээ ганц хоёр газар ингээд онгорхоо. Одоо энэ бол наатлаасаа эргэж болж чинь цаатлаасаа энэ босч ирэх зөвшөөрөх болов? Зөвшөөрөхгүй штэ. Яагаад? Энэ зөвхөн цаашаа нэг чиг штэ. Тэр тэмдэг нь байна. Тэмдэг байна. Тэ. Гөөгөө тэр одоо энэ төв замыг ярьж штэ би. Буцаж эргэж болно штэ энэ. Одоо энэ төв зам дээр тэр төв зам дээр буцаж шууд эргэж болно штэ. Одоо энэ цаатлын урсгал явж байгаа наатлын урсгал руу ингээд эргэж болох уу? Дараад цаатлын урсгалаас уу цаанаас наашаа орохгүй штэ. Цаатлын төв замын цаатлын урсгалаас явж байгаа энэ рүү уцаад эргэж болохгүй штэ. Яагаад болохгүй ч. Нөгөө үргэлжилсэн шугам цаана тасархай шугам байх юм бол болно штэ. Тасархай шугам байж штэ тэр. Цаатал нөгөө байхгүй юу? Үргэлжилсэн шугамныхан. За шууд талгаад орж ирсэн маа нүдэндээ хараад асуучлаа. Тэр бол цааталтаа бол үргэлжлэн шугамтай юм байлээ. Наатлаас бол эргэж олд юм байлээ л дээ. Тэр машин бол эргэлж тэр хараа. Тэр шууд дөрөм зүтж байгаа байхгүй. Монгол улсын хуулийг гიშгэж шít. За яг хоо тэгээ химчээ гардуулъя тийм ээ ойлаа. Тэгээ одоо та болохоор яг миний асуулсан хоёр асуултанд хариуллаа л да. Тэгээд одоо энэ S channel телевиз зохион байгуулж байгаа энэ бие дааш нэвтрүүлэгт ингээд гацтан болоод хаан бүрээс одоо суудлын бүрээс өөрөө бүрээсгүй юм биш те. Тэгээд шууд 30% хямдралтай бол хийх юм байна л да. Тэ. Тэгээд өвөл болж байгаа юм чи нөгөө жоохон ус мөстэй ч юм уу нөгөө дөрөв удирлын хэтэр бүрээс үйд юм биш те. Тэр миний тэгээ хэлэхгүй юу. За. Баяр хүргэе да. Би бол те мэдж байгаа сте. За. Алтан шар зам баг гэж аль ч юм дээр натсан болох юм байгаа шүү дээ. Аль салбар дээр натсан. Наадгаа уншиж байгаа л тэгэл өөрийгөө танилцуулахгүй та. Нөө готол тэгтээ. За баярлалаа манай нэвтрүүлэгт ороод азтан болсон танд бас баяр хүргэе. Таны алтан шар зам үргэлж өөдрөг халтгаа гэдэг сайхан өрөөлөг тэгшүүлье. Баярлалаа. Та нарт ч гэсэн ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. Окей, баярлалаа. За ингээд эхний жолооч сонгоод өгчлээ. Одоо тэгэхээр 3 асуултанд амжилттай хариулах жолоочийг зогсож ирэх юм бичээр гардуулах нь шүү дээ тийм ээ. Тэгээ. Цагдаагаас ч болохгүй шүү дээ. Жолооч шинж. За сайн байна уу та сайн явж байна уу? Сайн явж. Сайн байна. Би энэ S channel-аас зохиож байгаа бие дааш нэвтрүүлэгт оролцож байгаа. Зөмний хамтлагийн дуучин MC гэдэг хүн байна би. Тэгээд өөрөө чинь газтан болох гэдээс зогсоолаа. Тэгээд энэ бол ямар очтой гэх юм бол замын хөдөлгөөний дүрмээс санаасаа 3 асуулт асуух юм. Тэгээ бүтэн ингээд хариулж чадах юм бол хаам суудлын бүрээсээр одоо 50% хөнгөлөлт хаам бүрээсээр хийх тийм одоо эрхийн бичиг шагнах юм байна л да. Тэгээд миний асуултанд хариулахад бэлэн үү гэж. Бэлэн бил. За эхний асуулт. Одоо ингээд тээврийн хэрэгсэл байдаг штэ. Яг юу юм л та одоо явган зорчигч те явган зорчигч. Одоо энэ одоо ойлголтод одоо юуг хамруулж ойлгох юм бэ гэж одоо асууж байгаа эхний асуулт нь. Таны бодлоор. Явган зорчигч бол ерөөсөө тээврийн хэрэгсэлгүйгээр зам хөдөлгөөнд оролцож байгаа зам хөндлөн гарч байгаа хүмүүсийг л явган зорчигч шүү дээ. Өөр бас хамруулна байдаг юм байна л та. Бас ганц хоёр тэрний талаар одоо номны үг. Дугаалх юм бол одоо юу гэдэм бэ те? Зам дээр одоо ажил өргөө гүйцэтгэж яваа хот тогтчлтын хүнийг явган зорчигчд хамруулан тооцох уу эсвэл үгүй юу? Тооцохгүй шүү дээ. Тэр бол ямар төрөлөөр хамаарах бол тэр ажил өргөө гүйцэтгэж байгаа учраас зүгээр тэр зам тээврийн ажил хийж байгаа. Тэгэхээр явган зорчигч тооцохдохгүй. Зүв байна сайн байна. Ажлын асуулт намжилттай тийм. Тэгээд ер нь бол нэмээд хэлчихэд бол ийм байт юм байна. Одоо ингээд замаар явж байгаа нөгөө юм төрцөн одоо нэг янз бүрийн мотоцикл ч юм уу төрцөн те. Одоо чарга маах ч гэдэм үү тийм ингээд явсан бол явган зорчигчд орд юм байна л да. Тийм тэр бол таны хэлсэнээр бол одоо өөрчлөн ажилтнууд бол одоо ажил өргөө гүйцэтгэж байгаад орд юм байна. Тийм байна л да. Тийм. За хоёрдугаар асуулт. Одоо ингээд машины одоо зай гэж байдаг те. Одоо хоорондын зай. Одоо тэр хоорондын зай одоо яг ямар байх ёстой вэ? Тодорхой тоо хэмжээ заад юм болов уу гэж та асууж байна л да. Урд яга хоорондын зай юу? Ер нь бол машин хоорондын зай одоо хөдөлгөөнд хоорондын зай ямар хуу зай барьж явах ёстой байдгийг. Энд одоо 5 м ч юм уу 3 м гэ заад юм болов уу? За зүгээр чирэгдэж байгаа машин дээр бол заана. Түүнээс зүгээр ийм хөдөлгөөнд оролцож байгаа машин дээр бол ерөөсөө яг тэдэн метр гэсэн тийм заалт байхгүй. Яаж явах ёстой юм бэ? Ер нь бол баримжаагаар энэ чинь жолооч хүн яг урдлага тэргийн аюул ослгүй хожуу хоорондын болон завсар хоорондын урд зайгаа ерөөсөө энэ чинь нүдэн баримжаагаараа сонгоод явах хэрэгтэй. Яг чирэгдэж байгаа машин дээр бол хатуу холбоо, зөөл холбоо гэдгээсээ болоод тэдэн метр эссэн тийм заалтууд байгаа. Яг юун дээр бол байхгүй тийм заалт.
За ойлголоо. Та бол сайн дөрвөө мэддэм байна. Бас надтай адилхан ном уншсан юм байна. За тэгээ би өөрийнхөө зүгээс нэг 3 дахь асуулт, 2 дахь асуултад хариулсан гэж би тооцож байна л та. Тэгээ ерөнхийдөө бол те гинт зогсч мохсоход тэгээ араас нь угаасаа ингээд зайгаа барьж явах юм бол те өөрийнхөө яваад болдгийн юм тийм бодсон. Тэгээд 3 дахь асуулт бол одоо энэ замаар одоо ингээд одоо нэг 8 бухтай нэг өвлийн өвгөн ингээд явж ийн гэж бодъё л доо. Тэр одоо жишээ нь одоо юу аль төрөлтэй хамаарах вэ? Явган зөрчилтэй орох уу? Одоо тээврийн хэрэгсэлтэй орох уу? 8 бугтай. Тийм бугтай чарахтай одоо өвлийн өвгөн явж ийн гэж бодъё. Гол хэлсэн тийм ээ. Эрдэнэ хэсэгт орно шүү дээ. Тээврийн хэрэгсэлтэй орох уу? Явган зөрчилтэй орох уу? Эрдэнэ хэсэг гэхээр зэрэг Эрдэнэ хэсгэд тусгай заалт байгаа шүү дээ. Тэр чинь тэгээд нийтээр одоо ямар юунд орж явд юм бэ? Аль тал руу хамаард юм бэ? Тэр бугыг хөдөлж яваа өвлийн өвгнийг ягуун зөрчигт хамруулан тооцохгүй гэж асуугаад байна л да тийм ээ. Тийм. Тэгээд одоо явган зөрчид Эрдэнэ хэсгэд тусгай байж нэг явган зөрчиж гэж би тооцохгүй. Хөдөлгөөнд оролцож байгаа учраас тэр чинь. Хариулсан тооцъё. Тэгэхээр хөдөлгөөнд оролцож байгаа жолооч гэж авч үзсэн тийм үү? Тийм. Тэгээ энэ болохоор өөр хүн бас хөгжилтэй асуулт байлаа тий. За их юм бичгээ гардаад тийм үү ойлаа. Танд баярлалаа. Таны хэн гэдэг вэ? Намайг мөнгөд гэдэг юм уу? За тэгээ танд ингээд хаан бүрээсээр 50% ингээд хөнгөлөлтөй бүрээс хийлгэх тийм эрхийн бичгээр одоо таныг шагнаж байна. Тэгээд энэ S channel-аас явуулж байгаа видео даш нэвтрүүлэгт ингээд оролцсон болж одоо гарч байна гэж. Аюугээд одоо тэ шар замчин баг гэж. За баярлалаа тань. За баярлалаа. За ингээд манай өнөөдрийн зочин маань маш шуурхай 2 жолоочийг зогсоогоод асуултаа асуугаад эрхийн бичгээ гардуулаад өгчтэй. Одоо ингээд дараагийнхан болон дээр хоёул хамт очиод дромынхаа үйлдэлийг одоо MC-мэн нэн штэ тийм ээ. За тэгээ өнөөдөр гадаа угаасаа ойрноос хүүтэн болоод маш их хүүтэн санагдчихэ тий. Хүүтэн байна. Сайхан байна. За ингээд нэвтрүүлэгтэйгээ хамт байж үзэгч та бүхэн манай өнөөдрийн зочин хэрхэн урамжлалыг үзүүлэхийг хүлээн авч үзээрэй.